Миний төрсөн нутагч нь одоо Ховд аймгийн Чандман сумын шуураа гэдэг газар хөөмийн одоо их орон шүү дээ. Шарав гэдэг аавтай, аюуш гэдэг сайхан ээжээс төрсөн ийм хүн байгаа юм. Тэгээд би чинь 3 нас хүрээд намайг 3 нас хүрэхэд манай ээж аав хоёр ээж маань өөрийнхөө төрсөн дүү Эчин орлоо гэдэг эмэгтэйдүүдээ намайг өргүүлсэн байгаа юм. Ээжээс маань хүүхэд гардаг үл байсан байна л да ээж хоёроос минь. Тэгээ бүр 3 нас хүрсэн тэр сайхан том болсон ахнаа. Гүмэн сайхан сэтгэл байгаа биз. Тэгэд нөгөө мө дүүдээ өргүүлээд өгцсөн байгаа. Тэгээ би чинь Эчин орлоо гэдэг сайхан ээжтэй, Бямба гэдэг сайхан аавтай ингээ хоёр сайхан ээжтэй. Хоёр сайхан аавтай. Энэ сайхан ээж аавын одоо хайран дээр бөмбөрч өссөн. Ийм одоо хувь тавилантай шүү дээ. Сайхан ээж гэдэг сайхан дуу байдаг шүү дээ. Тэрийг би чинь хоолоо сүрхий хоолойтой л хүүхэд байсан байгаа юм. Тэгээд дуулаад л тэр манай ээж аав чинь артел аав маань нэгтлэн гэдэг. Ээж минь ойдлчин хийдэг байсан байхгүй юу? Тэнд нэг тийм улаан болонтой клубтай. Тэнд л тийм хүүхдүүдийн нэг концертлуудад тоглуулдаг байсан юм шиг байна. Тэнд би тэр дуулдаг. Ээж маань уулна, тэргээр байгаа ээжүүд уулна. Тэрийг би сараад гайхацнаад дуулдаг. Тийм байсан. Тэгэл тэр энэ явандаа урлагийн хүн болох зам тавигдсан байлгүй. Гэхдээ тэр нэг 10 дугаар ангид юм аа. Би нэг онгоцны уудал дээр л одоо нэг найзтайгаа хамт нэг хүн тэр хүнд осно гэдээ би тэр Няна гэдэг юм аа миний найз. Тэнтэй хамт онгоцны уудал руу очив. Тэгээ тэнд онгоцны уудал тэр хавьд явж байсан чил нэг хоёр хүүхэн хажуугаар өнгөрөхгүй юм яриад. Тэгсэн чинь багшийн дээдийн Улсын багшийн дээд сургуулийн кино драма анги гэж гоё анги байдсан шүү дээ. Гараад кино жүжигчин болон ёстой гоё анги бай. Одоо тэнд л сурд юм байна л да. Өстой гоё анги шүү дээ жүжигчин болон кинонд бол нэг гоё анги гэд ингээ яриад өнгөрөхгүй юу. Тэгсэн чинь би чинь сэтгэл авч байгаа юм чинь юу гэнэ тийм кино мэнэн тоолдог тийм жүжигчний сургууль байдаг байх нь гэж гитарч мөсгөө гэдэг нь гоё хийнэ гардаг байсан юм. Тэр үед чинь дандаа л Оросын хөвчлэн байлдаантай кино гардаг байсан чинь. Харин тэр кино гоё хийнэ байсан байхгүй юу. Одоо ботход энэ зүйл толботуулсан ардын жүжигчин Гүрченко тоглосон. Маш гоё тийм гитарч дуулдаг тийм гитарч мөсгөд гоё хянаа байсан. Тэрийг үзсэн чинь ямар гоё юм бэ? Би энэ жүжигчин хүн шиг ийм гоё гитарч дуулсан гоё жүжигчин болох юмсан гэдэг бодол ингээд өстой ингээд өөрөө мэдлгүй ингээд эзэмцсэн. Байнга тэр ингээд бодогдолсон. Тэгэл одоо шалгалт гэл ингээд тэгээ шалгалтаа өгөөд дууслаа. Тэгээд харин хойр исэн. Тэр үед чинь одоо хамгийн сайн сурлагатай хүүхдүүдээс ингээд хэлдэг байхгүй юу? Гадаадын хойр. Тэгэл Улаанбаатараас комиссэж авдаг. Тэгэл дотоодын дээд сургууль их сургуулиуд тэгэл техникум тэгэл темс гэдэг ингээд явдаг. Зээр үед чинь нэг цэгцтэй мундаг байсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэр улсын багшийн дээд сургуулийн кино драма гэдэг ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь өнөө анги ирчих гэж бодоод. Тэгэл одоо яг юу шалгуулах мэдэхгүй байгаа юм чинь. Тэгсэн чинь тэгэл шалгалтанд орлоо. Тэр нэг 35 6 хүүхдэл өрсөлдсөн юм да нэг хойр дээр. За тэгсэн чинь дуу гэж дуулж шөлөө уншлаа. Тэгэл цаанаас л нэг юм хэлээл шалгаад байсан юм аа. За заавал тэр нэг этюд гэдэг юм шалгаж яасан байгаа юм. За чи одоо ингэвэл яах вэ? Тэгвэл яах вэ? Янз янзын одоо зорилгоод өгөөл. За ингээд чамаа гаднаас ороод ирсэн чинь ингээд эндүү салгаагаа гэрт чи одоо гал авалцж гэвэл чи яах вэ гэх мэтчлэгээр. Ингээл тийм санаа зорилгоод хэлээл ингээд шалгаад байсан. За чи ингээд Улаанбаатар хотод очсон бай гэж бодъё. За чи тэгээд Улаанбаатар Сүхбаатарын талбай дээр явж гин гэж бодъё. Тэгвэл чи одоо яах вэ гэх мэтчлэгээр ингээд олон юм шалгасан юм а. Сонсол ирээдүйн шалгаал байсан. Дуумод олуулаад. Тэгэл одоо тэнцсэн байлээ. Тэгэл одоо тэнцээд л. Тэгэл энэ улсын багшийн дээд сургуулийн кино драмын жүжигч нэ. Одоо орсон доо.
Би чинь одоо 3 хүүхэд төрүүлсэн байхгүй юу? Нэг охин, 2 хүү. Тэгээд хүүхдүүд маань яг вэ? Том хүү маань соёл урлагийн сургуульд театр урлагийн сургуулийн таз дизайны ангид олон жил багшилж байгаа. Бас багшуулсан. Тий. За баг хүү маань отгон тэнгэрийн сургуульд багшилдээ. Бас багш. Тий. Охин маань эдийн засагч санхүү мэргэжилтэй хүн байсан. Тэгээд бурхны орон руу явсан. За өвгөн маань хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн сургуульд багшилдгийг пөрөөж хүн бэ. Олон жил 52 3 жил багшилж байна. Сургуультай доктор профессор тийм хүн байгаа. Улсын их сургуулийг математик ангиар өвгөн төгссөн. Тэгээд сүүлдээ их сургууль багшийн дээдэд багшлаа сүүлдээ хөдөө аж ахуйн сургуульд багшилж байгаа. 52 3 жил багшилж байна. Энэ доктор хүн байна. Гэл гэрүүлээрээ багш юм уу та? Одоо юм байна л тий. Кино найр жүжигчний ангид орлоо. За ангид орсон чинь бид нар намар нь сангаа аж ахуй явсан. За ангид ирсэн чинь урт насан багш гээд нэг жоохон тийм ширүүхэн хацтай дүү. Хүн бид нарыг бүртгэж авч байна. За тэгээд маамхүү багш гэж байна. Тэр маамхүү багш маань манай ховд аймагт байсан байхгүй юу? Гуйрн гаасан чинь нөгөө маамхүү багш маань хүрээд ирж тэгсэн тэнхимээ эргэлдэж юм гинэ. Болоо түрээд ирсэн гин. Бас тэр шалгалтанд суужсэн хүн байхгүй юу? Үгүй бас маамхүү багш ирсэн байдаг гэж бодогдож байгаа. Тэгсэн чинь нэг зөвлөлтөө мэрэгжилт ингээд Владимир Михайлович Бэлс гэдэг нэг гоё орс хүн байна. Нэг тийм хар бор гоё өстэй них гоё хүн байна. Манай мэрэгжлийн жүжигчний уран чадварын багш гинээл гин. За ингээд 3 сайхан багштай. За ингээд манай ангийнхан байна. Нэг 20 хэдэн хүн байсан. 2 групп манай 2 групптэй. Нэг хэсэг нь одоо найруулагч болох юм гинэ. Нөгөө нэг 10 хэдэн жүжигчин болох юм жүжигчин групп. Нэг анги мөртлөө дотроо 2 групптэй. Тэгээд тэр найруулагчийн группт дандаа жоохон ахмад настай дүү улсууд. Одоо энэ Тахар Бадарч тоглодог Цэрэн Надмид байгаа нэг Тунгалаг Тамирын Тахар Бадарч тоглодог одоо Цэрэн Надмид байгаа Цэнэмбо гэх мундаг жүжигчин байсан шүү дээ. Аавууд энэ тоглодог одоо Дисмон тоглодог мундаг жүжигч. Тэр за тэгэл хөгжмийн зохиолч Баатар гэдэг нэг хүн байсан да тэр. Гэхдээ ингээл одоо олон мундаг улсууд манай ангид найруулагч гөр. За жүжигчин ангид бол одоо манай өнөө цагийн мундаг жүжигчд байна шүү дээ. Одоо Нарабд ингээл аваа жүжигчин, Simple Ma гэдэг аваа жүжигчин одоо радио телевизэд олон жил найруулагч гэсэн Бүрөвсрэн тэгэл одоо энэ мэдээний найруулагч байсан Цэрман тэр одоо манай ангид чинь одоогийн мундагчуд байсан байгаа. Дараагийн театр тэр Салинскийн зохиол бөмбөрчин бүсгүй гэдэг жүжиг үзүүлэхгүй юу? Тэр манай тэр багш Владимир Михайлович Бэлс багш маань тэр найруулсан байна л да. Одоо энэ ардын жүжигчин Мэнд Баяргаа тэр гол дүрийн Нилас Нишко гэж эмэгтэй дүр тоглосон. Тэр бол эх орны сэдвтэй тэр үед чинь дандаа л эх орны сэдвтэй жүжиг их тоглогддог байсан шүү дээ. Зөндөө ууйлаа, учир зүггүй ууйлаа, өрөвдөө бол уулж аваад гал. Тэр ерөөсө санаанаас гарахгүй. Миний охин толгоноос авчираад нэгчтэй өг. Бидний амьдрал чинь иймэрхүү л байд юм да. Муу талигчаасаа хойш бид нэр их зүтгэрлээ. Муу талигч нь биднийхээ төлөө гэж явсаар байгаад л. Тэгсэн чинь харин сургууль төгсгөө үед чинь харин нөгөө 4-р курс ороод ирсэн чинь тэр жүжигийг манай багш дипломын жүжигээр авдаг юм байна дахиад. Тэгээд нөгөө Нилас Нишкогийн дүр надад өгд юм байна гол дүр. За тэгэл тэн дээр чинь одоо ажиллаж гарсан да. Ажилласан.
Тэгээд минь баярыг чинь тоглож ясныг бодчихлаа. Тэгэл энэ дээр чинь нөгөө гитар шин мөсгөө тоглож ясан юу ч өстө нэг санаанд орж ирэхгүй юу? Би чинь тэгээд нөгөө 10 жил явахдаа гитардж ерөнхийдөө бас нэг амар олигтой гитар тахад сонсголоо нэг юм даарна. Гитард дуулна. Тэгээд бас манай багшийн дээр сургуульд чинь концерт тоглодог байсан юм. Тэнд ч бас дуу дуулдаг байхгүй юу? Тэгээ багш бас харж л байсан юм байна л да. За ганхүү чи дуулна шүү. Гитардж дуулна шүү. Энэ жүжигэн дээр одоо тэр юм гарах хэвээр дуулах хэвээр бүжигдэх хэвээр гэл. Тэгээ энэ жүжигэн дээр гарсан да гитардж дуусан. Тийм юм томоо ширээ байна. Ширээн дээр нэг офицеруудын чинь донд бүжиглэн. Оростоо дуулаад так 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 ширээн дээр ингээд одоо нөгөө юутай бандаж юу левчтэй гарыг бүжиглээс дуулна шүү. Тэгээд одоо тэр дүрээр би чинь одоо дипломын жүжигээ хамгаалсан юм байгаа юм л да. Тэгээд тэр чинь 1975 оны 5 сарын 9-нд Ялалтын баяраар Дараамын театрын тайзан дээр тэр жүжигээ тоглож ирсэн. Болж байна. Одоо дэлгэх үү? Ой, за эхлэе. Бомбор мадан дана бүргээд шууна бөрөндөө. Тэгээд багшийн дэд сургуулаа төгсөөд хүүхдийн театрт хойлогдсон. Тэ намайг төгсөж ирэхэд тэр хүүхдийн театр чинь эмнэлгийн эрүүлийн ордонд байсан. Тийм эрүүл мэндийн яамтай хамт. Гэхдээ театр том сайхан яг театрын тайз том сайхан тайзтай. Олон сайхан жүжигчтэй. Мундаг жүжигчтэйсэн. Одоо тэнд чинь бол одоо итгэлт баян. Тийм ээ. Ардын жүжигчин очир отгой. Анхны одоо Жюлеттад тоглож байсан улсын гавь жүжигчин Инг Туяа. За тэгэл нөгөө төгжилд тоглодог нөгөө Готуу улсын гавь жүжигчин Готуугай. Тэгэл одоо Авир Мэдгуй, Бор хүү, Долгоор их. Тэгэл одоо Цэнцүрэн, Цолмон одоо улсын гавь жүжигчин Мягмар, Хүрлээ. Одоо мондоо жүжигчдээс өстө ярих юм байхгүй. Маш сайхан коллективтэй. Одоо цэг мэдгээ жүжигчин байна. Бат Сая Туяа. Тэр чи бүгд одоо миний дараа нэрсэн л дээ. Манай театр чинь одоо мундаг театр байсан юм шүү дээ. Одоо энэ улсын Дараамын эрдэмтэн театрт чинь мөр зэрэгцэж одоо уран бүтээлээ туурж явсан. Тэгэхээр би бол бас мөн ганхүүтэй одоо 1970-аад оны сүүлээр уран бүтээлүүдийг үзэж бас ойр дотн танил болсон. Одоо соёл урлагийн сургуульд хамт ажиллаж байгаа. Тэгэхээр ганхүүгийн жүжигчин болгон бас нэг өөрийн онцлогтой байдаг. Тоглож дадсан оройл гэж байдаг. Ганхүүгийн тухайд гэвэл дан хүүхдийн жүжигүүдэд тоглоод байдаг шигээр бас ингэж бодож болохгүй. Хүүхдийн театр гэхээр дандаа хүүхдийн жүжиг тоглодог, амьтдын тухай жүжиг тоглодог гэж ингэж бас ойлгож болохгүй. Тэгэхээр ганхүү бол хүүхдийн дүр, за амьтдын дүр, за бас мөн хайр дурлалын баатар, эмгэнэлт дүр, инээдмийн дүр, за бас мөн залуу занд насандаа ч гэсэн бас мөн тийм нас агсан ахмад хүний дүрүүд ч бас ингэ тоглож байсан. Ийм бол бас мөн олон талтай тийм баялаг ийм жүжигчин гэж би хэлхийг хүсэж байгаа юм. Ер нь яг хүүхдийн театр гэсэн тодтолтой хүүхдийн жүжиг төлхөө тавина. Тэгтэл одоо бүхэл жүжигүүд сонгодог жүжиг, ерөөсөө ердийн Дараамын сайхан жүжигүүд одоо бүхэл жанр төрлүүдийг бол тавьдаг. Олон сайхан найруулагчд. Одоо ардын жүжигчин Гиндунгай найруулагч тийм ээ болдгоо. Улсын одоо урлагийн гавь зүтгэлтэн Суур найруулагч. Одоо сүүлдээ Нэмгаваа найруулагч. Улсын гавь жүжигчин Лаас өрн гарын тав урын шатар. Манай чадлагч олон сайхан бүтээлчдсэн мундаг сайхан чадлагч. Тэгээ би чинь анх ирээд хүүхдийн театрт анх ирээд
хамгийн анхны оройд бол тэр чинь нэг үүрэг хүлээсэн цагт гэдэг нэг жүжиг тавигдчихсэн. Тэгээ тавигдсан байсан. Тэгээ тоглолт манай тэр ASEAN-д тоглож байсан жүжигчин цолмон хөөхтний үдээд эмнэлэгт цагаад хитгэхэр болохгүй юу. Тэгсэн чинь гинтхэн намайг гар гэдэм бэ. Тэгээ би чи өстө тулгамдж байгаа юм чинь за ястаа нэг хүнд байдалд орж байгаа юм да. Дублер гэсэн үг шүү дээ. Нэг талдаа одоо орлон тоглож байгаа л гэсэн үг. Тэгэл одоо өстө тархин тус харах гэж байгаа юм чинь. Тэгэл өстө иг маггүй нэг 2 хүн удаагийн сургуультай л гарсан да. Жүжиг ойлгоод өгөө суулгаад тэгээ найр өгч надтай өгцөн нөхцөлдөө өгөөл зорилгууд аваад ингээл гарсан. Тэгээ дэн дунд гарсан да. Тэгэж хамгийн айхтар тэгэж гарч ирсэн. Юу яриад Үгүй энэ ёслолын энэ дүрм товц. Үгүй манай тэр өдмөн сайхан зогч шүү. нэрээ юу? Үгүй нэрээ. За. Ёслол сайхан зогч байна төрөө. Үгүй одоо тэгэл дэслэгч хуранда генерал. За арай дэнтэй. Энэ хувцч бас тэгээд хүн болгонд чинь их зохиод байдгүй маа. За та намайг бүр ичээчлээ бай. Ичээд байхдаа яад юм дээ. Ичээд байхдаа яад. Та нар чи яг хүүхдүүд байгаа юм шиг. Би чи одоо дээр үед жоохон охин байлаа. Нэг 11 настай л байсан байхаа да. Тэр үед яасан? Чи миний насыг тоолоод эхэлсэн үү? Гүй хаанаас та. За тоглосон юм аа, тоглосон. Тэр үед чинь ээж одоо намайг гэрээс гаргадгүй байлаа. Хүмүүс ч тэр үед үнэхээр бие биенээ хайрладаг сайхан цаг байсан юм да. Жүжигчин хүн гэдэг чинь амьдралд байгаа амьдралд байдаг энгийн ард түмний одоо энэ амьдралд байдаг хүмүүсийн л одоо тусгал юм шүү дээ. Тэг жүжигчин хүн амьдралд байдаг одоо сайнын сайтай мууг нь муутай одоо тайзан дээр дэлгэцэн дээр одоо амжуулах хэрэгтэй шүү дээ. Өөрөөрөө дамжуулж ямар сайн хүн бэ? Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ? Гэдгийг бол сайнын сайнаар мууг нь үзэл бодлоор сэтгүүгээр нь яриа өөрөөр нь тэг дөрөв жүжигчин хүн одоо бүтээн шүү дээ. Тэр мэрэгжлийг тэрийг одоо эзэмсэсний хувьд жүжигчин хүний, уран бүтээлч хүний ялангуяа социализмын үед бид нэр одоо амьдарч байсан уран бүтээлч жүжигчин хүний ар гэр гэдэг бол туйлаас хүн ар гэр хаягддаг, хүүхдүүд хаягддаг. Жишээ нь миний одоо жишээлх юм бол надтай хамт өгсөн тэр үеийн одоо жүжигчин төгссөн уран бүтээлчдээс бол цөөхөн хүн уран бүтээлээ хийсэн. Ихэнх нь одоо уран бүтээлч одоо уран бүтээлийн өөр төрөл жанруудыг сонгоо явсан. Тийм ээ. Жинхэнэ тайзан дээрээ одоо уран бүтээлийг хийж явж байгаа хүн бол одоо миний 75 төгссөн ангиас гэх юм бол цөөхөн хүн би одоо улсын гавьж 10 байна. Улсын гавьж жүжигчин Цэмплмаа байна. Би одоо өөрийгөө нэрлэнэ. Би бол тайзан дээр 20 жил жүжигсэн. Энэ 40 гаруй жилийн хугацаанд манай ангийнхан дотроос бол одоо яг цэвэр мэрэгжлийнхэн жүжигчний мэрэгжилдээ үнэнч яг энэнийхэн төлөө уран бүтээлэн энэ одоо мэрэгжлийн орхилгүй уран бүтээлээ хийж байгаа одоо хүн бол яхахгүй манай ганхуу юм. За ганхуу бол ер нь сургуульд оюутан байхасаа л одоо уран чадварны хичээл, тайзнерны хичээлд бол одоо гаргуун сайн оюутан. Яагаад тэр 20 хэдэн төгссөн хүнээс яагаад өнөөдөр энэ цөөхөн хүн жүжигчин хийж байгааг вэ? Одоо үнэхээр хэцүү байдаг. Үнэхээр хэцүү байдаг. Сайн ард тал хэрэгтэй. Сайн эмэгтэй хүнд сайн нөхөр хэрэгтэй. Эрэгтэй хүнд сайн авгаа хэрэгтэй. Түшигтэй, баттай байх. Үр хөвгтэй, ар гэрээ, ажил төрлөө хийгээд явж чадах сэтгэлийн хаттай. Жүжигчин хүн гэдэг бол шалгуур байдаг л да амьдралд, тий? Мэргэжилтэй хайртай. Яг л хин. Тэгээд нэг номерт уран бүтээлээ тавьдаг. Нэг номерт. За тэгэл миний үндсэн дүр бол тэр Ч насгад орж ин зохиол. Миний чин зовд бяцхан найз гэдэг. Айгүй хөрөн хүүхдийн жүжиг бай. Тэрний гол дүр тагнуул туулаа. Бас тагнуул гин. Тийм эрт туулаа, бат туулаа гэж. Хөөрхөн жүжиг.
Тэр дүрийн гол дүр байгаа. Тэрэнд одоо тоглосон. Тэр маш хөрөн жүжиг байсан. Хүүхдүүд үзэх дуртай. Тэгээ тагнуул туулаа гэж хой танаас чинь дайсан ирээвс явж гэн тэр юу явж шүү шилүүс явж шүү хой зүхтаараа барьж авах гэдэг шүү гэл ингээл зэгцээр тоглолч чинь айгүй өөрхөн их хөөрхөн жүжиг байсан. Энэ жүжиг мэн бүр Герман улс тоглогдсон шүү дээ сүүлдээ. Үгийн цөөлөд үйлдэл ихтэй. Тэгээ тэр үеийн бүгд наринд ардчилсан Герман улсад энэ жүжиг очиж тоглож исэн. Манай суур найрагч энэ жүжиг тавьсан юм байгаа. Би тэгээд бас эрэгтэй хүүхдийн дүрдэх тоглолдог байсан шүү дээ. Дандаа л эрэгтэй хүүхдийн дүрд тоглодог байлаа да хөвчлэн. Тэгээ янз янзын дүр тоглоно. Сайхан хүүхэнд ч тоглоно. Одоо сайхан эмэгтэйд ч тоглоно бас янз янзын дүрд л тоглоно. Тайзаа самтсан байсан. Үнэхээр эргээд тайзан дээр гарах чинь за нэг л аймаар байсан шүү. Тэгээ шүдэ муудчих юм чинь. Ер нь тэгээд ийгц мэгц шаардлагатай шүү дээ. Тайзан дээр чинь дуу хоолой бас муудсан байд юм бэ, хэл муудсан байд юм бэ чинь. Одоо тэгээд хэцүү байсан шүү. Тэгтээ сайхан байсан. Гоё эс. Тэнд чинь бас улсын гавь жүжигчдийн ягаан гажд гэдэг ард түмэд нь Монголын ард түмэн. Тэр Хингуутайгаа нийлээд сайхан жүжигэн тоглосон шүү дээ. Тэ сайхан 13 онд сайхан шүү дээ. Театраа сансан байсан, сайхан байсан. Иртүүд инглээ. Би иртүүд улаанагийн өрөөнд орохгүй юу? Тэгсэн чинь нөгөө улаанаа чинь цонхны хажуудалд байж байгаа нөгөө сандал руу хараад гөлөөгөө шигтээд байна. Тэгэхээр би бүр гайхаад минийхөө гүчи юу хараад байгаа юм бэ гэдгийгсэн чинь өнөө сандлаж хараад тачин клинигэд байна. Гэхдээ би чи бүр гайхаад тэгээд өнөө цонхны чинь хөшгийг ингээл хоёр гараараа ингээл яраал хасаж үглээ гэж цаашаа үүш. Гүй нэг хүүт юм ингээл наваа ингээл бүр хэлаваа. Гүй би чи хөдөлж чаддгүй, дуурч чаддгүй. Онч одоо 45 хоног, 60 хоног, 30 хоног бид нар чинь баригаад явдаг байлаа шүү дээ. Даарч хөрч. Одоо жил болгон явна шүү дээ. Хавар намар дандаа явна. Тэр их хөдөлмөрийн чинь одоо хөдөлмөрч орж ижил одоо бүхэл бүтэн театрын тоглолтын авраг болоод байгаа шүү дээ олон удаа. Тэр ч одоо их хөдөлмөр юм шүү дээ. Тэр үед чинь бид нар чинь одоо тэддгээр 5 жилийн гавшгаа чинь тэргээд тэр их том шагнал болсон шүү дээ. 5 6 7 дугаар 5 жилийн гавшгаач шүү дээ би ч аминда. Тэр чинь их том хөдөлмөр шүү дээ. Одоо энэ гавьяат мавьяат гэдэг тэр дайны одоо том шагналууд чинь олон юм чинь харж шүү дээ. Тэр гавшгаач гэдэг чинь одоо бид нар авдаг байлаа шүү дээ хөөрхий. Тэр үе уран бүтээлчд одоо энэ бүхэл салбаруудад аль тэрүүн аль шилдэг улсуудад тэр гавшгаач гэдэг шагналыг чинь өгчээсэн юм шүү дээ. Энэ чинь хөдөлмөрийн гавьяаны улаан түгээ одон. Тэ. Энэ яг соёлын төргөн бас яг урлагт чи би чинь 42 жил зүтгэж чинь да зогсолтгүй. Тэгээ одоо энийг л үнэлсэн юм л да. Театрынхаа тайзан дээр одоо 50 гаруй 20 хам жил жүжиглээ би чинь 50 гаруй жүжигийн дүрд тоглосон юм чинь соёл урлагийнхаа сургуульд байгууллагатаас нэхлээд би чинь 26 жил ажиллаж штэ. Тасралтгүйгээр багшлаа одоо бас яг вэ. Тэгээ сургуулийн албанд мэрэгжилтэн ахлах мэрэгжилтэн хүртэл одоо хавсраал хийж л энэ за ингээд ороо босгоцоо ихтэй юм бэ нөгөө 90 он ч ихлээд дээр дөрөө ороод үздэг хүн байхгүй бол уран бүтээл тавигдахгүй бол бүхэл юм чинь одоо алга урсан юм шиг болсон шүү дээ. Улсын бүхэл үйлдвэр хүчин ачаа чинь болоод хүмүүс чинь театраасаа ороод гараал ингээд дэм дүм болоод арх дарс уцхаагаад театр аяйгүй хачин болсон. Маш аимшигтай болсон. Байд суухан аргагүй театр. Тэгэл би бодсон одоо яах ёстой юм бэ? Театр дээр ирээд. Ингээд театрын хоёр давхраач ингээд жүжигчин зураг байдаг шүү дээ. Тэг ингээд миний зураг ингээд театрын поёнд ингээд үлгээтэй байсан байхгүй жүжигчдийн дунд. Тэг ингээд за одоо театраас ал ингээд явъя да нэгэнт ингээд орсон юм шиг гэж бодоод. Тэг ингээд байжсэн чинь манай тайз засагч цогоо гэдэг нэг залуу маань явж ийн. Хөөе цогоо чи наашир. Чи нэг шатаваа дээрээ дээшээ гарах гэдэг. Яаж байгаа хөөж гисэн. За чи ганхан өвчин зургийг нэг аваад өгдөө. Гэхгүй юу? Тэгсэн нэг чинь шат авчираад миний зургийг аваад өглөө. Уучлаарай. Тэгээд театраас явна аимшигтай байхгүй.
Тэгтэл юу явах хэвээр гэл. Тэгэл би боловсрогчн дээр ороолаа би хөдөлмөрийн дэвтрийг авъя. Тэ? Тэгээд дэвтрээ аваад тэгэл за би ингээд чадраасаа явлаа. Олон юм хэлэв. Тэгэл уулж аваад гараал баг асартлаа уулж аваад. Тэгэл чадраасаа явсан. Тэгтээ би эргээд чадраа минь сайхан болов. Би эргэж уран бүтээлээ хийндэ гэсэн бодол бас байгаа шүү дээ цаана. Тэгэл чадраасаа гараад. Тэгэл соёлын дэд сургууль ирсэнтэй. Соёл урлагийн их сургуульд олон жил боллоо. Ингээд олон сайхан уран бүтээлч төрж гарч байгаа юм чинь. Яг би дааж төгссөн гэвэл одоо тэр Гайзи ангийнхан байна. Энэ төгсөө, Батундрал, Лавга, Мягмаргаал тэгэл одоо оюун туул гэл зөндөө олон байна. Манай ангийнхан чинь бүгдээрээ мундаг явж байгаа шүү дээ. Багшаасаа мундаг явж байгаа. Од болцсон манай бүгд. Их сайхан явж байгаа. За тэгээ сүүлд тэр ангийн багш бас мэрэгжлийн багш хийсэн тэр хөгжим чатай ангийнхан байна. Одоо энэ дараамын чатын жүжигчин Отхон Цэцэг байна. Одоо энэ бүхэл улсууд тань штэ. Энэ топ модель Бүрөвсрэнгээд байна. Тэгээд энэ акапеллагд хамтлаг байна тийм ээ. Мөнх одоо мөнгө төр гээл ингээл бүгд л байна. Тэгээд кино мэнэн тоглоод бүгдээ мундаг явж байгаа шүү дээ. Манай ангийнхан чинь шавнараа харах чинь одоо сайхан шүү дээ. Шавнараа хараад одоо золногийн ирч хүчээ чинь аавн шүү дээ. Энэ багш хүний энэ бүхэл багш хүний чинь одоо ер нь одоо амьдралын утга учир зайлвал ер нь тэгэл амьд явхан утга учир ер нь тэгэл хүмүүсийн утга учир чинь тавиад юм шүү. Хүүхдүүд сайхан уран бүтээлээ сайхан явуулж чинь сайхан байгаа юм чинь. Тэгээд одоо ингээд бас төгссөн хүүхдүүд минь заримдаа уран бүтээлдээ урдгал да. Уран бүтээлд нь болж бас одоо уран бүтээлд нь их хэмжээгээр оролцож байна. Энэ бол их сайхан. Тэгээ би чинь энэ соёл урлагийг төгссөн олон одоо жүжигчдийнхаа олон хүүхдүүдийн ээж нь болсон. Олон охтуудын бас ээж нь болж тоглосон. Эргээд нөгөө удирдаад байсан шавнарынхаа одоо та хамтарч уран бүтээл тоглож байгаа юм чинь энэ бас их гоё шүү дээ. Энэ ер нь тэгээд уран бүтээлч хүний одоо маш их гоё одоо аз завшаан баяр баясгалан юм шүү дээ. Энэ надад одоо хамгийн их сайхан санагддаг юм аа. Ангар юу авах вэ? Байжлаа. Өчиж одоо дуурч ядаалах юм. Энд ангийнхнаасаа хол явсан хүн чинь ангийнхаа сонин ачныг сонсё гэж бодлоо яах юм бэ? Сонин ачныг одоо яриач дээ чи. Оо даваагч би танд нэг юм авчирсан. Оо. Та энэгээр шүлээгээд уучаа. Яах юм бэ? За баярлалаа. Манай аанд дипломат хүний хүүхд гэсэнтэй омдоо шүү. Одоо ч би хөшөрчлээ л дөө. Тэгээ юм бол мууддаг юм байна. Ер нь хүний. Тэгтээ би залуудаа болвол би биш дээ. Нөгөө театрын одоо гол нуруу ерөнхийдөө авч явж байсан жүжигчтэй нэг нь болохоор зэрэг хөдөө их явдаг болохоор театр чинь уран бүтээлээ бодоод кинонд уран бүтээлчтэй айгуу дургуй байсан байхгүй. Тэгээ би чинь бас хэд гурван одоо киноны гол дүрээс хоцорсон л доо. Тэгээд киноны гол дүр залуу сайхан дүрээ би төдийлөн үлдээж чадаагүй залуу цагийнхаа. За сүүлийн үед одоо анхүү үе төр бол одоо энэ нэг саятан болох дамжаа гэдэг нэг кино. За тэгээд бас ус кинонд сүүлд бас нэг кинонд гэр бүлийн хоёр тоглолоо. Одоо ухаандаа бол одооны хүүхдүүдийн хэлгээр бол өвөө эмээ хоёр юм да. Тэгээд одоо бид хоёр бол оюутан байхтаа ч гэсэн бас нэг тийм ээ курсын ажил, дипломны ажлуудад хамтар тоглож байсан бол одоо ингээд нэлээд нас ахиж уран бүтээлийн хувьд докторшиж өөрийн гэсэн өнгө төрхөөн олдсон ийм одоо уран бүтээлийн бас нэлээд туршлага суусан үедээ бид нэр хамтар тоглож өвгийнхээ уран бүтээлд одоо тийм ээ хиннийгээ нөхөж тийм ээ эхэндээ нөмөр төшиг болж манай анхуул хамтран тоглогчийн хувьд партнерын хувьд бол бас их сайхан тийм ээ их айдуу хамтран тоглогчийн ухаанаараа мэдэрдэг тэрний харц хандлага тийм ээ
Энэ бүхэн нь бол хамтран тоглогч алхам тутамдаа цаг минут мөч болгондоо ингэж мэдэрч тэрэнд одоо өөрийнхөө тоглолтыг ингэж өгч одоо бидний хэл дээр өгөл тавалт гэдэг ийм тал дээр бол манай ганхүү бол их сайн жүжигч юм аа гэдгийг бол би хэлмээр байна. Та надад шинжилгээ авсан чинь тэгэл намайг чинь ердөө хэдхэн сарын настай болцсон хүн байна гэж ярилцаад байсан шүү дээ. Хэн тэгж хэлсэн юм бэ? Үгүй хин байхад тэр надаас шинжилгээ авсан. Сонгогчд. За, та андуурсан байл үү дээ. Хин тэгээд шууд нүдэн дээр нь тэгж хэлж байдгийг тийм биз дээ. Одоо эмчнэр л андуурсан байл үү дээ хөө. Түүнээс биш чамаагийн чинь одоо ахыг ядарганаас өөр бүр ямар ч өвчин алга байна гэд эмчнэр 2 туудаага хэллээ шүү дээ хөө. Тасралтгүй л одоо тоглоод л байна л да. Яг хүүхдүүд ингээл зарим гол дөрүүдэд тоглож гин, туслах дөрүүдэд тоглож гин, уран бүтээл ингээл туураад л байна. Яг энэ уран бүтээлийн өөрөө биеийн гүйцэтгэх энэ уран бүтээл дээр бол жүжигчний хувьд бол ганхуу бол их махрын орлоготой. Ямагт шинийг ирж хайж өөрөө бас тийм ээ уран бүтээл төрөхийн тулд энэ ч одоо өөрөө санаачлаа зохиолоо бичээд тэгээ өөрөө кино найруулсан хүн шүү дээ. Бид нар бол тэгж чадаагүй. Охиныхоо дурсгал зориулаад нэг 2 кино хийсэн байгаамаа. Хүн чинь тэгээд яг үгүй тэгээд уран бүтээлч байсан хүний хувьд ч юм уу тийм ээ бас их хүний хувьд тэгээд би яаж одоо охинтой одоо дурсгал ямар нэг юм би бүтээх ёстой юм бэ? Ээж хүний хувьд, уран бүтээлч хүний хувьд гэж тухайн үед гэж бодол төрж байсан. Би юусе яах ёстой юм бэ? Ямар л нэг юм хийх ёстой. Охиныхоо дурсгал зориулж. Тэгээд би ч өөрөө зүгээр л нэг жирийн төсвийн одоо сургуульд ажилладаг нэг л багш нэг л одоо хүн шүү дээ. Нэг л сургуулийн албаны мэргэжилтэн юм уу? Эдийн засаг тиймэрхүү. Тэгээд би яах ёстой юм бэ? Ямар ч хэлсэн би охиныхоо дурсгал зориулж уран бүтээл хийх ёстой л гэсэн бодогдоод яваадсан. Миний охин ч 2005 он тэнгэр тайсан л та. Тэгэл одоо хүн чинь бодоод яваад хахаар тэгээ биелдийн их хүсэж их бодохоор бас олон түмэндээ боён бүтгэл юм билээ. Тэгээ би хувь зээн бишээ. Тэгээ хувь зээний тойрог гэдэг киног анх тэгж би бодож хийсэн байна. Тэгээ тэр үед миний охин тэгт тусалж яасан тэр Апу компани. Миний охин тэнд ажиллаж байсан байхгүй юу? Тэгээд тэр одоо эмчилгээнд нэг тусалж яасан Апугийн одоо тэр олон ажилчдаа тусалж яасан миний шавнраас тусалсан тэр одоо эмнэлгийн эмчилгээнд тэгээ энэ олон хүмүүсийн ач тусыг би яаж хариулах ёстой юм бэ? Энэ олон хүмүүсийн ач тусыг би заавал одоо уран бүтээлээр харуулах ёстой. Тэнд одоо би дурдах ёстой. Харуулах ёстой гэсэн бодол яваад байсан байхгүй юу? Тэгээд би өөрийнхөө шавьтай тэр хөгжим чадраа ингээд үсэн банцэн гэдэг нэг их авьяастай. Тийм бас их халуун дулаан сэтгэлтэй гэх юм уу? Тийм их одоо дэндүү авьяастай нэг тийм хөвгт өссөн байхгүй юу? Тэрэндээ л ярилаадаа уулж дуулж байгаа багш ингээд нэг юм бодоод байна. Чи багштай туслаач. Одоо зохиол гаргамаар байна. Энэ тэрэгэд. Багш нь ийм санаа байна. Чи энэ дэр нэмэрлээч. Энийг ойлоо цаасан дараа буулгаад тэгээд хиймээр байна. Тэгэл нөгөө мөч заа багшаа. Ойлоо хий. Багш шавьд нь санаа төрлөг. Тэгэл ойлоо зохиолоо гаргаал. Тэгэл дүрээ хойрлал. Тэгэл болох юм чинь тэгэл буйны юм чинь амархан бүтт юм билээ. Тэгэл сууж төгсөн хүүхдүүд чинь тоглож өгөөл. Миний юуны ангийнхан, миний гайз ангийнхан одоо оюун туул, ган туулгын тэр бүгд дэмжсэн. Тэгэл эдэн дотор нь орж ус дөрөвдөлтөнд тоглож өгөөл. Ингээл сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмээр тэгээд тэр зураг ихэнх зураг бид Апу дээр авсан. Тэгдэг анхөгчтэй гэл нөгөөдөл чинь ингээл би охиныхаа дурсгал зориулж кино их гэж шууд орж байгаа юм. Бүгд л уйланд уулмстай нэг хамт ажиллаж суулсууд тэгдэг. Тэгэл ингээл тал талаасаа ингээл дийнэл. Тэгэл энэ уран бүтээл их сайн уран бүтээл болоо гарцсан шүү дээ. Ээж охин. Өвлийн чинь хоол хийгээд өгөх юм. Одоо миний охин тарга аваад байдаг. Хэрэггүй. Би чамайг яах ч вэ? Би зүудж байна уу үгүй юу? Чи
Чи сэрүүн байна. Та надаар яах гэж байгаа? Би чамд муу юм хийхгүй. Намайг өөрийн чинь бие дарахыг зөвшөөрөөч. За дараагийн уран бүтээл бол Узи Яны Амилсан хайр гэдэг кино хийсэн. Энэ чинь бол манай суусын 20 жилийн ой болсон юм. Бас сургуулийнхаа ойд зориулаад би өөр уран бүтээл шүү юм чинь. Гэхдээ бас нэг өөрөө нэг одоо бидний үеийн насных ингээ хаягддаг нэг бас нэг өөрөө нэг уран бүтээл хийгээд охиныхоо дурсгал зориулаад 20 жилдээ зориулаад өөрөө бас гол дүрдэнтэй орчих л доо. Тийм ээ? Гэж ийм олон бодлууд. Тэгээ сайхан уран бүтээл хийчих. Шавнараас гаргая гэсэн ийм одоо сэтгэлийн үүднээс энэ Амилсан хайр гэдэг их сайхан кино хийсэн л сайхан гэдэг байгаа өөрийнхөө бүтээлийг яг л хүн шин сэтгэлээс өөрийнхөө хийсэн сэтгэлээс ингэж хийж байгаа юм чинь. Янжаагч. Юу болов? Янжаагч. Юу болов ах минь? Янжаагч. Би гэгийг харж байна. Юу нэ? Гэгээ харж байна. Юу нэ? Чи намайг харж байна уу? Бүтгэн. Шкэт. Та чинь уйлаад байгаа мó та? Чи хараарна. Чи хардаг болно. Шкэт. Чи уйлаа. Шкэт. Чи хараарна. Миний охин хараарна. Аливаа ажилчин бас өөрийн гэсэн бэрхшээлтэй, өөрийн гэсэн зовлонтой, бас сайхан талтай байна штэ. Багш хүн гэдэг бол жүжигчин хүн гэдэг бол өөрийнхөө дүрийг бүтээхийн төлөө өөрөө өөртөө л ажиллана. Багш хүн гэдэг бол бас хүнд одоо эрдэм ном зааж байгаа юм чинь одоо илүү их амьдралын мэдлэг, бас эрдэмийн мэдлэг, номын мэдлэг, тухайн одоо эзэмсэн мэрэгжлийн одоо илүү ном талаас нь шинжлэх ухаан талаас нь илүү одоо мэдж тэрийгэ оюутнуудад түгэх хэрэгтэй юм чинь. Цэвэр дадлага явахгүй онлайн хичээл бас ордог шүү дээ оюутнууд чинь. Тэгэхээр чи унших хэрэгтэй, их юм одоо үзэх харах хэрэгтэй. Гэтэл одоо ондоо ялгаатай. Тэгтээ бас сайхан, олон сайхан цэцэг сэрүүн шиг. Хэвээ бүр хүн цэцэг гэж нэрлэмээр энэ оюутнуудаа хүүхдүүдийг бол тий. Хүн цэцэг тий. Одоо байгалийн цэцэг бол одоо 100 сайхан дэлгэрээд тэгээ хүүхдхээр ингээд хагдраад ундаг бол одоо энэ олон оюутан хүүхдүүд чинь одоо жилийн 4 өдөртөө одоо цэцгэлж хүний сэтгэлийг татсан. Ийм сайхан биш үү? Би бол амьдралыг тэмцэл гэж бодно. Гэвч тэмцэхгүй бол яах юм бэ? Тэмцэж ажил амьдралд хань нөхөртөө үр хүүхэдтэй ерэн бүхэл нийгэмтэй одоо албан байгууллагатай ажил төрөлдөл одоо тэмцэн шүү. Хөдлөм өрлөж тэмцэж байж л. Гэхдээ хөдлөмөр хийхгүй, тэмцэхгүй, ажил хийхгүй, мэдлэг боловсруулалтаа дээшлэхгүй, юм уншихгүй, харахгүй бол чинь тэгэл хоцрох шүү дээ. Хоцрох юм бол нийгмээс, хамт олноос, сургуулиас, ажлаас, албанаас ингээл одоо хаягдна үсттэй. Ингэж хүн чинь өөрөө хөдлөмөрлөж байж л, зүтгэж байж л одоо өстө өдөр шинэ зүтгэж л байж л аливаа юм юм чинь одоо тэмцэж байж л одоо тэнцэж одоо амьдрын шүү дээ. Тийм биз дээ. Би тэгж л боддог. Би өөрөө ч тэгж явж ирсэн энэ хугацаанд. Тэгэхгүй бол би чинь тэгэл өдөө насалсан тухайн үед тэгэл гологдоод хаягдаад одоо ингээл хэцүүд мэдстэй. Амьдрал бол тэмцэл яхаарахгүй. Одоо нэг элэг бүтэн тийм үү? Нэг өвчнгүү. За тэгэл нэг өөр хүүхдүүд нэг дороо нэг ажилтай. Тэгээд нэг ирүүл. Гэхдээ тэгээд нэг ор хоронтой. Тийм ээ. Тэгэл энэ л амьдрал юм биш үү? Одоо өөр илүүгээр яах. Тэр ч аваад явах биш. Би ч одоо угаасаа яхад насан турштай төсвийн хүн ингэж явж л ирлээ. Энэ хувь зэм сайхан хувь зэ.